Сайн байцгаана уу? Миний хамгийн анхны бичлэгийг үзэх гэж байгаа та нартай баярлалаа. Тэгэхээр минийхүү бичлэгээрээ би Солонгос анхудаа ирэх гэж байгаа болон ирэхэд төлөвлөж байгаа хүмүүстээ зайлшгүй авчрах шаардлагатай юмнуудыг өөрийнхөө туршлаган дээр үзлээд ярих болно. За хамгийн их зайлшгүй авчрах шаардлагатай зүйл бол залхуур авирах гэж байгаа. Яагаад гэвэл Солонгост ийм бөөрөнхийн стандартын залхуурыг ашигладаг. Тэгэхээр хаа явсан газар болгонд чинь ийм бөөрөнхийн залхуурууд таарлана гэсэн. Тэгэхээр хэрвээ ийм их адаптер залхуурууд ийм дөрвөлжин стандарттай байдаг бол бөөрөнхийд чинь тэгээд таахгүй учраас ийм хувиргадаг. Хувиргагч авчих шаардлагатай. Яг ингээ энэ чам дээр зардаг лимэлэдтэй. Гэхдээ Монгол зардагаас бүр ингээ 3 дахин үнэтэй, 2 дахин үнэтэй тийм байдаг болохоор Монголоос аваад ирэх юм бол дээр тэгээд ийм бөөрөнхийг дөрвөлжин болгож хувиргадаг. Эсвэл ингээд бөөрөнхийг ийм уралжин бас ашигладаг хүмүүс байдаг шүү дээ. Тиймэрхүү хүмүүс бас иймэрхүү залгуурыг аваад ивэл зүгээр. Тэгээд энэ авч явахад тавцаархан айлгах жижигхэн байвал зүгээр. Яагаад гэвэл ингээд хаа явсан газар болгоом чинь тийм бөөрөнхийг хараад авах учраас ингээд томыг авчирчаад тэр томоо ингээд энэ тийм чирээд аваад явах чинь хэцүү. Тийм учраас айлгах жижигхэн авцаархан байвал зүгээр юм лээ. За дараагийн нэг шаардлагатай зүйл гэх юм бол BC унштай хүчтэй ирвэл зүгээр юм лээ. Яагаад гэхээр би ингээд миний явц зөвхөн нэг easy уншдаг байхгүй юу. Тэгээд Солонгосч easy боломжтой юм чинь гэж бодоод ирчихсэн чинь easy минь зөвхөн иргэний дугаар дээр гардаг юм лээ. Тэгээд иргэний дугаар нь яадаг вэ гэхээр зөвхөн цэнхэр үнэлгээтэй хүмүүстээр гадаад хүмүүсийн хувьд бол зөвхөн цэнхэр үнэлгээтэй хүмүүстээр гардаг. Тийм учраас ингээд цэнхэр үнэлгээ авалтаар хаяж 4-6-7 хоног ингээд амч дугааргүй байх болчиход байгаа байхгүй юу. Тийм учраас BC уншдаг утастай ирэх юм бол ирээл дугаар аваад явчих учраас амар юм лээ. Дараагийн авчрах шаардлагатай зүйл гэх юм бол мэдээж юм байгаа. Ингээд уур амьсгал солиудна, орчин солиудна. Тийм учраас ингээд хүмүүсийн тахлаа нуунах ч юм уу, эсвэл ингээд гинт чигтэй орчинд ингээд ороод ирэхээр ингээд харшлан хөдөлдөг ч юм уу, тиймэрхүү асуудлууд гарах учраас харшилтай болоод харшилтын юм ээ. Тэгээд мэдээж ингээд ямар ч зүйл тохиолдож болно. Өвчин намдаах ч юм ингээ ой зүрийнхаа өөрийн хэрэгэлдэг юмнуудыг аваад ирэх юм бол зүгээр юм лээ. Тэгээд хүмүүс нөгөө имийг хориотой байдаг, гаргадаг гэдэг. Ер нь бол гайг байсан. Би ингээд юмнууд аваад ирэхэд ер нь бол ингээд хурааж авч наваагүй зүгээр ингээд гараад ирсэн. Тэгэхээр ой зүрийнхаа хэрэгэлдэг юмыг аваад ирвэл зүгээр юм лээ. За дараагийн зүйл нь болохоор ингээд арт цэцэргэн байдаг штеп юм зөв арт гэдэг тийм юмнууд аваад ирвэл зүгээр юм лээ. Ялангуяа нөгөө нэг жоохон тархлаа даарж марж юм тархлаа энэ төр муудах үед ингээ монголчууд нөгөө цэцэргэн энэ төр угаад тархлагаа сэргээчээд идэг штеп. Тийм учраас ингээд тиймэрхүү зүйл нь байхгүй болвол жоохон хэцүү хүн байх бах. Тийм учраас цэцэргэн тэгээ бас нэг монгол снекүүд байдаг штеп. Ингээ Монголдо иддэг байсан снекүүд аваад ирвэл зүгээр энэ дээрээ бүр ингээд жоохон идвэр санагдаад ер нь алханд юм лээ. Тийм учраас монгол снек гэдэг аваад ирвэл зүгээр юм лээ. За дараагийн нэг авчрах шаардлагатай зүйл гэх юм бол ингээд Монгол хоолнууд байгаа. Ингээд хатаасан борцтой тэгээд ингээд бүх юм бэлэн зүгээр чанаад буцаагддаг хоолнууд байдаг штеп. Тийм хоолнууд бол ингээд хэлээр ямар зөрчилгүй байдаг учраас аваад ирвэл зүгээр. Хаяа ингээд нэг Монгол хоолоо идмээр санагдах үе байгаа. Эсвэл ингээд Солонгос хоолндоо тасахгүй ингээд ходоод модоод нь өгдөх үеч байгаа. Тийм учраас ингээд тийм хоолнууд аваад ирэх юм бол тэр үеүүдтэй ингээд зүгээр чанаад буцаад идэх учраас амар юм лээ. Дараагийнх нь юм бол ингээд хэрвээ та ингээд удаан хугацаагаар байхаар ирж ил байгаа буудалд ирэхгүй болвол цагаан хэрэглэл авчих шаардлагатай. Солонгосчууд нөгөө нэг ийм цагаан хэрэглэл ашигладаг. Нөгөө нэг хүн юу л ашигладаг ингээд хүнчлэлөө угаагаад ашигладаг. Тийм учраас ингээд монголчуудыг ингээд ийм даавуу маавуу ашигладаг учраас тэр нь жоохон ийм тухгүй санагдаж магадгүй. Тийм учраас монголоос ингээд цагаан хэрэглэлээ аваад ирвэл зүгээр юм лээ. За дараагийн юм гэх юм бол ийм ноолорон сэсгий тавчиг энэ ч юм уу тэдэр байвал зүгээр. Миний хувьд болохоор ингээд хөл мөл ямар амархан даардаг болохоор ингээд чигтэй газар ирээд даарах бах. Тэгээд ороосоо дараад ингээд бөөр мөр өгдөж магадгүй гэж бодоод аваад ирсэн. Тэгэхээр ер нь болсон ирээд ихэндээ нөгөө нэг дулаахан байсан болохоор ер нь гайг байсан гэсэн зүйл рүүгээ жоохон сэрүүсэд эхэлсэн чинь ингээд нөгөө нэг ийм чиглэг сэрүүнд чинь хүн илүү даарж эхэлт юм лээ. Тийм болохоор ингээд тиймэрхүү юмуд аваад ингээд дулаан сайн хадгалдаг. Ноолорон амьс тэгээд хэсгий тавчиг энтрээ аваад ирвэл зүгээр юм лээ. За тэгээд дараагийн юм гэх юм бол нөгөө нэг монголчууд ч нөгөө нэг солонгосыг амар дулаахан гэж бодоод байдаг штеп. Гэтэ дулаахны хувьд дулаахан гэсэндээ бас ингээ нэг хүүтэн нэг ийм хүйт даасан ийм сэрүүхэн хүүтэн байдаг учраас ингээд амархан даардаг хүмүүс бол дулаан уцаа аваад ирвэл зүгээр.
За миний ингээд та бүхэнд хэлэх зүйлс маань энэ хүрээд өндөрлж байна. Эдгээр зүйлсийг ингээд энд ирсэн хойноо аваад ирэхгүй явдаа хэрэг болох байсан байж тээ гэж харамсахгүй тул Монголоос ирэхдээ заавал аваад ирээрэй. За тэгээд энэ удаагийн бичлэг маань ингээд дуусж байна. Энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.